Сайн байцгааны эрхэм мөндөд сонсогчдоо холбоос подкастын өнөөдрийн дугаарт TNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт нутгийн иргэдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Балбарын ган хоёг оролцож байна. За манай урилгыг хүлээн авч подкаст оролцож байгаад баярлалаа ган хоёг хаа. За танд баярлалаа. Цаашид хуйгаа гэдэг дуудаа авчи. За хуйгаа хаа та өөрийгөө манай сонсогчдод бас товчхон танилцуулаач. За яагаад энэ байгаль орчны салбарт бас ажиллах болвоо гэдэг энэ түүхээсээ бас товч хуваалцаач гэж хүсэж байна. За миний нэр Гэлбэр Харуула өгтэй Балбарын ган хоёг гэдэг хөө. Би Хинтээ аймагт төрж өсөөд сургууль соёл сураад орон нутгатаа төрийн ажил алга хийж байлаа. Өдөө нутгийн бусад хүмүүсийн л адил байгаль дээрээ төрж өссөн байгаль нутгаараа сонирхож явсан ийм л хүн байгаамаа. Тэгээ миний их сургуульд сурч эзэмсэн мэргэжил мөн байгалийн ухааны салбар мэргэжил байгаа. Би геологч хүн. Сургуулиуд төсөөд геологийн ажлаа хийж явлаа. Эх орныхоо хамгийн сайхан нутгаар бас ажиллаж явсан. Хинтээ аймгийн Дадал сумын засаг даргаар ажиллаж байх үед нэг түүхэнд үлдэх юм бүтээх юмсан гэдэг залуу хүний ориглон мөрөөдлөөр юм бодож явдаг байлаа. 90-ад оны дунд үед улс орны эдийн засаг маань хүнд одоогийн залуучууд юм сайхан юм бариад бүтээгээ цогцлбор босгоод үлдээчих тухай бол ямар ч одоо боломж нөхцөл байхгүй тийм л байсан билээ. Сумын засаг дарга за орон нутгийн удирдлага орон нутгад юуг хэрэгжүүлж ямар бүтээж болох тухай одоо боломж нөхцөлөө ингээд хууль журмуудаасаа сонирхож судалж байсан юм аа. За Монгол улсын засаг даргын нутаг дэвшлийн нэгжийн хууль байна. За дээрэс нь ингээд байгаль орчны хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн хууль энэ бүхэнд одоо сум оронд сумын засаг даргад ямар эрх үүрэг байна уу, юуг эндээс авч хэрэгжүүлж болох вэ гэдэг юмыг сонирхож явхад газар нутагта тусгай хамгаалалттай газар ялангуяа байгалийн цогцлборт газар гэдэг ангиллаар одоо тусгай хамгаалалттай газар байгуулах нь тэр нутагт үнэхээр өгөөжтэй нутгийн цаашдын хөгжилд нутаг орны маань цаашдын хөгжилд үнэхээр тэмцээ тустай ийм сайхан зүйл байх юмаа гэсэн ийм л бодол мөрөөдөл толгойд орж ирсэн. Дэлхий дээр энэ цогцлборт газар үндэсний парк гэдэг юм сайхан газрууд байдсан байна. Тэрийг дагж тухайн орон нутагт нь хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгждөг байна гэсэн ийм зүйлүүд бол тухайн үед бас олж сонирхож үзэж байсан. За ингээл энэ үеэс 1997 оны 6-7 оны үеэс байгаль орчин сонирхож тусгай хамгаалалттай газар нутгийн талаар сонирхож орон нутгата ийм юмыг байгуулах юмсан тэгвэл одоо ирээдүйд бас үлдэх юм маань энэ байж болох юм да гэж бодож байгаль хамгааллын талд илүү гүнзгий сонирхож орсон байна. Дадал сумынхаа ард иргэдээр хилцүүлээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хилцүүлээд за засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгай хамгаалалттай газрын бодлого юмыг сонирхож нийцүүлээд тэгээд Дадал сумандаа байгалийн цогцлборт газар байгуулах талаар идэвхжүүлэн хөөцөлдөж байгаль орчны салбарт ингэж холбогдож орсон. Анх бол бид сумын хурлаараа олон жижигхэн цогцлборт газруудыг байгуулах тухай одоо хэлэлцэж тогтоол гаргаж аймгийн хурлдаа уламжилж ингээд явж исэн. Одоо тухайн үед Баян хаан уулынхаа нэг цогцлборт газар, за Онон голынхоо бас нэг цогцлборт газар, Улаан алзарганы нурууг бас нэг цогцлборт газар гэх мэтээр ингэж жижигхэн олон хэсэг газарт цогцлборт газруудыг байгуулах юм байна болох юм болов гэж бодож ингэж ажиллаж ирсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдаад тусгай хамгаалалттай газрын үндэслэл боловсруулах яамны одоо даалгаварт ажилтай нийцээд ингээ оюунгэл доктороор удирдуулсан баг маань ажиллаад амын засаг дарга байх үеэс энэ Онон балжийн байгалийн цогцлборт газрын үндэслэлийг боловсруулах ажилд ингээ хамтран оролцож энэ сайхан цогцлборт газар маань байгуулагдаад явж байна. За ингээд сумын засаг даргаар ажиллаад
хугацаа дууссаны дараа нөхөө Онон балжин байгалийн зохицол бүрдэх газрын хамгийн анхны даргаар нь бас томилогдоод ажиллаж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй 24-5 жил байгаль орчны салбараар ажиллаж явж байна. За баярлалаа. Бас сонирхолтой бас тэр Онон балжийн зохицол бүрдэх газрыг хэрхэн үүсгэж байгуулсандаа сонирхолтой бас мэдээлэл өгсөнд. За та бол одоо төрийн албанд ажиллаж исэн, сумын засаг дарга гэдэр хийж исэн тухайн цаг үед те. За одоо таны яг сүүлийн үед яг хийж байгаа ажил чинь яг ямар ажил хийж байгаа вэ та? Яг юун дээр голцоо төвлөрч ажиллаж байна? За энэ бас их түүхтэй юм. Би бол одоо геологч мэргэжилтэй. Энэ маань чулуулаг бүрхөвч тийм ээ, байгаль дээр байгаа амьгүй байгалийн давхаргыг одоо судалж мэргэжсэн мэргэжилтэй ийм хүн юм байна. Байгалийн талаар эколог, биолог одоо гүнзгийл судалсан мэдлэг мэргэжил үгүй байлаа. Энэ амьтан амьгүй байгаль сав шим ертөнц маань хүнтэйгээ одоо хэрхэн уялдах нь үндсэндээ байгалийн орчны маань бодлого болж таард юм байна. Тэгээд 90-ад оны үеэс эхлэн ашиглагчид нь байгалаа хамгаална гэдэг дэлхийн нийтийн бодлого үзэл баримтлал бол Монгол улсад маань орж ирж бий болсон. Тэгээд яг тэр тусгай хамгаалалттай газар байгуулах, Онон балжин байгалийн зохицол бүрдэх газрыг байгуулах үеэс хамгийн их одоо хүчин чармаалт гаргаж ажилласан чиглэл маань бол хүмүүстэйгээ зөв ойлголцох, хүмүүстэйгээ саналаа нэгтгэх, тухайн зохицол бүрдэх газар, тухайн тусгай хамгаалалттай газрыг ямар ашиг тустай хэрэгтэй вэ гэдгийг ард түмэнтэйгээ ярилцж нэг санаа бодолтой болох тухайн ингээд хүн рүү чиглэсэн л ажил байлаа л да. Тусгай хамгаалалттай газарт ажиллаж байгаа түүний дараа ингээд байгаль орчинд ажилласан бүх одоо хариуцсан ажлын чиглэл маань бол байгаль орчныхоо бодлого үйл ажиллагааг нутгийн ард иргэд хүмүүстэйгээ хамтран ойлгож хэрэгжүүлэх энэ л ажил байгаамаа. Тэгэхээр одоо миний хариуцж ажиллаж байгаа ажил маань нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтэн гэдэг ийм ажил хийж байгаа юм. Тэгээ үндсэндээ хүмүүстэйгээ зөвлөлдөх, зөвшөлдсөх, нэг санаа бодолтой болох амьтан амьгүй байгалийнхаа одоо үнцэн ач холбогдлыг бүгдээрээ таньж мэдэх. За энэнтэйгээ ингээд зөв зохицож, зөв хамгаалж явдаг болохын төлөө хийдэг ийм ажил юм аа. За таны хийж байгаа ажил чинь бол одоо тэг яг нутгийн иргэдтэй, малчидтай эднэр ойрхон ажилт юм байна. Тэгэхээр яг юу хийдэг гэсэн үг вэ? Тэгээд гол таны хийх гэж зориод байгаа юм чинь яг юу вэ? Энэ малчидтай ажиллана гэж. Ер нь бол дээр сая та бүдгээр ярилцлаа. Байгаль хамгаалал гэдэг бол ашиглагч нь хамгаалагч байдаг гэсэн одоо дэлхийн нийтийн бодлого үзэл баримтлал энэ тухай ярьсан тийм ээ. Тэгэхээр нийт хүмүүс Монголын ард түмэн ялангуяа байгаль дээр амьдран суудаг хөдөө нутгийн малчин ард түмэн маань яг энэ үзэл баримтлал энэ бодлогыг ойлгож тэгээд сав шим ертөнцтэйгөө байгальтайгаа зөв зохицон амьдардаг болохыг л ойлгуулах, эзэмшүүлэх ийм ажил юм байна. Өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн маань одоо амьдарч байгаа арга барил, амьдралын дадал хэвшил ямар байна? За ямар дадал хэвшлээ өөрчлөх үү? Ямар дадал хэвшлийг одоо төлөвшүүлж эзэмшиж амьдрах вэ гэдэг энэ юмыг л хамт олонтой нийт ард иргэдтэйгээ ярилцаж тэрний төлөө хүчин чармаалт гаргаж зорж явж байгаа ийм ажил юм аа. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд малчит маань байгальтай ээлтэй зохицож амьдрахын тулд юу хийх ёстой вэ? Энэ бол одоо нийт Монгол түмний нийт хүн төрөлхтний одоо түүх, соёл, зан заншил тийм ээ хүмүүсийн хөгжиж ирсэн оюун санааны хөгжил, дэвшил энэ бүх юмтай холбоотой ийм л том асуудал байдсан байна. Тэгээд бидний түүх ч гэсэн энийг бас харуулдаг. Энэ Монгол үндэстэн бол түүхийн олон үеийн турш олонх нь яг мал аж ахуй дээр амьдарч байсан. За ингээд
сүүлийн 100 жил ардын хувьсгалаас эхлэн төв суурин газарт төвлөрч амьдардаг хэв маяг бол бас нэлээд дэлгэрээд одоо бол хүн амын маань нэлээдгүй хувь нь олонх нь төв суурин газрын амьдралтай болсон байх юм. Гэхдээ ер нь түүхийн туршид мал аж ахуйгаар дагнаж амьдарч исэн одоо яг хүмүүсийн тоо хэмжээ бол тодорхой хэмжээнд бол хадгалагдаад байна. Монгол нутагт нийтдээ 500 орчим мянган хүн бол түүхийн туршид малн тархан суурьшиж таран амьдарч байсан л байгаа юм. Байгаль орчинтой зөв зохицож амьдрах тухай асуудал бол дэлхийн нийтээр Монгол оронд ч гэсэн сүүлийн жилүүдэд маш тулгамдсан хурц асуудал болж гарч ирлээ. За энэ асуудал дээр биднүүд ингээд Монгол улсынхаа хувьд монголчуудынхаа төлөв байдал дээр илүү анхаарч бодож тунгаахаас илүү мөн дэлхийн нийт хүн төрөлхтөн маань нас яаж байна, ямар байна гэдэгтээ хамтдан бас бодож авах ийм утга шалтгаантай байд юм байна. За та биднүүд TNC байгууллагад ажиллаж байна. За одоо нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөр, дэлхийн байгаль хамгаалах сан, TNC, зэрлэг амтны хамгаалах нийгэмлэг гэх мэт дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгаль орчны том байгууллагууд байна. Энэ одоо дэлхийн нийтийн байгаль орчны өргөн фронтод зорж байгаа хүмүүсийн дэвшүүлж байгаа үзэл санаа энэ бүх юм бол одоо Монгол оронд маань болж байгаа юмтай бас л ижил төстэй уялдаатай зүйлүүд байна л да. За эргээд харахад бол ер нь ингээд аж үйлдвэрийн хөгжил, за шинжлэх ухааны хөгжил дэвшил энэ бүх юм бол хүнд одоо хэрэгтэй. Энийн үр дүнд хүн сайхан амьдрна гэсэн ийм үзэл баримтлал бол одоо дэлхийн одоо зах зээл худалдаа бизнесийн хөгжил энэ бүхний үр дүнд л хүн төрөлхтөн сайхан амьдрна гэсэн ойлголт 20 дугаар зуунд бол их давмгайлсан байна. Дэлхийнхээ баялагийг маш ихээр олборлсон, маш их үйлдвэрлэл, хотжилт, суурьшилт явагдсан энэ бүх юм маань бол эргээд харахад эцэс төгсгөлгүй үргэлжлэх ийм зүйл болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн энэ эдийн засгийн хөгжил гэдэг юмны төлөөх хүсэл тэмүүлэл бол хязгааргүй үргэлжлэх ийм зүйл, ийм маягийн ойлголт болж хүмүүст одоо тогтчихчихлээ. Тэгэхээр хэрвээ одоо ингээд эдийн засаг, аж үйлдвэрээ шинжлэх ухааны хөгжил дэвшлийг ашиглах тухай ийм юмар одоо хэд хөөцөлтөд явах юм бол энэ дэлхийн маань одоо даацаад ачааллаа дийлэхгүй ингээд баялаг тийм ээ тогтвортой байдал, сав шим ертөнцийн зохист харьцаа энэ бүх юм бол алдагдaltaд орж эргээд өөрсдөө хүн төрөлхтнийгөө эвгүй байдалд оруулах ийм зүйл. Энэ явцыг бол дэлхийн томоохон бас тэргүүлэх эрдэмтэд хүртэл бас ойлгож шин санаануудыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр ашиглагч нь хамгаалагч байна. Хамгаалал гэдэг бол зөвхөн одоо ингээд хамгаалаад явах ажиллагаа биш. Тогтвортой ашиглах явдал нь хамгаалалт болно. Их зэрэг үзэл баримтлал байна. За үүний нэг жишээ нэгдсэн үндэсний байгууллагыг ерөнхий захирлаар удирдах байсан дэлхийн тэргүүлэх ой судлаач эрдэмтэн нэг хүний хэлсэн үг байна л. Байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал биологийн төрөл зүйл, хомсдох, дэлхийн цаг уур өөрчлөгдөх, экосистемүүд доройтох эдгээрийг гэж би бодож явсан. Шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаад энэ асуудлуудыг бол 30 жилийн дотор шийдэж болно гэж бодож итгэж явсан. Гэтэл би буруу бодож явжээ. Ер нь байгаль орчин тулгамдаад байгаа хамгийн тулгамдсан асуудал бол эсвэл хүн өөрөө юм байна. Хүний зан байдал тийм ээ. Хүмүүсийн дадал заншил энэ юм байна. Хүний одоо шуналтай байдал, хуваа хичээсэн байдал, юм мэдэхгүй байдал энэ бүхэн бол байгаль орчны хамгийн том байгаль орчинд одоо хөнөөл учруулж байгаа тулгамдсан асуудал энэ юм байна. За энэ асуудлыг одоо шинжлэх ухаан дангаараа шийдэх боломжгүй юм байна. Энийг бол одоо нийт хүн төрөлхтөн одоо соёл, түүх, заншил, амьдралын ухаан энэ бүх юмныхаа
хамтаар хүчин чармаалтаар энэ асуудлыг шийдэх юм байна гэсэн ийм санааг дэвшүүлсэн байна. За тэгээ энэ л өнөөдөр Монголд маань тулгараад байна. Бид бүхэн одоо энэ сав шим ертөнцийнхөө үн цэнийг яг таньж мэдж гэнэ үү? Дэлхийтэйгээ хүн ер нь ямар харилцаа холбоотой байдгийг гэдгээ таньж мэдж гэнэ үү? Энэ юм аа бол хизээ одоо мэдхэ болсон байна. Одоо энийг таньж мэдхийн тулд хүмүүс одоо яаж хүчин чармайл гаргах вэ? Залуу үе үр хүүхдүүдтэй нийт олон түмнээ байгальтайгаа зөв зохицдог, сав шим ертөнцөө зөв таньж мэдсэн хүн болохын тулд юу хийх ёстой, ямар хүчин чармайлт амьдралын дадал хэвшлэл гаргаж үзүүлэх ёстой гэх зэрэг багтсан ийм цогц үйл ажиллагаа болоод байна. Сая та хүний бас нэг судлаачийн ишлэлийг авлаа. Хүний хандлагыг л өөрчлөх нь чухал юм байна. Тэгэхэд энэ яг хүмүүсийн хандлагыг ер нь яг яаж өөрчилдгийг, хэдий хэр хугацаа ордгийг, энэ хандлагыг өөрчилдөг бас нэг тийм одоо юу ч гэдэг те хууль, дүрм, журам эсвэл тийм зааварчилгаа энэ байдаг юм уу? Таны саны асуулт бол хүн төрөлхтний мөнхийн асуулт. Хүн төрөлхтөн одоо үеийн үедэл хүн оршин байх хугацаанд хамгийн их бодож тунгааж хүчин чармайлт гаргаж явж байгаа юм бол энэ юм байна. Одоо өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтан оюун санаатай одоо бүтээгдэж дэлхий дээр одоо үүсэн бий болсон цагаас эхлээд хамгийн гол хийж байгаа ажил бол одоо амьдарч байгаа үеэ, дараагийн залуу үеэ тодорхой дадал заншилтай тийм ээ хандлагатай болгож явуулахын төлөө хүчин чармаалтаа гаргаж явж ирсэн байна. Өнөө үед ч гэсэн яг л ийм тулгарч байгаа. Хүний хандлагыг өөрчлөн, дадал заншлыг өөрчлөн гэдэг нь одоо энэ боловсролын маань тогтолцоо систем энэ мөн ямар хандлага, мэдлэг хандлага, дадал заншлыг энэ хүндээ эзэмшүүлэх вэ гэдэг маань чухал асуудал юм байна. Ер нь бол хүнийг өөрчлөх, хувирах бол одоо байгаль орчны чиглэлээр байгальтайгаа зөв харьцдаг хүнийг төлөвшүүлж хөгжүүлэх өөрчлөлтийн онол эднэргээд боловсруулсан юмнууд бол байна л да. За таны асуултанд яг шууд хариулахад энэ байгаль орчны чиглэлээр дэлхий дээр хамгийн сүүлд явуулж байгаа байгаль орчны маркетинг гэсэн нэг юм салбар бол хүмүүсийг байгальтайгаа зөв хандлагатай болгоход зориулсан арга аргачлалыг боловсруулаад явж байна. За энэ нөхдүүдийн маань боловсруулсан өөрчлөлтийн онол гэдэг арга барилаар энэ хүн гэдэг бол ямар хүн болохын тулд эхлээд тэр мэдлэгийг олж мэдэх ёстой юм байна. Мэдлэгийн үе гэж үе шат байт юм байна. За хоёрдугаарт хандлагын үе гэж үе шат болд юм байна. Хүн өөрчлөгдөхөд өөрөөр хэлбэл тухайн тэр мэдлэгийг гаднаас хүн өгж болно. Тэр хүн өөрөө одоо ингээд ямар нэгэн байдлаар олоод авч болно. Яг тэр олж авсан мэдлэгээ бодож тунгаах үе байна. Энийг хандлагын үе гэдэг. Хандлагын үед яг ингээд бодож тунгаад энэ миний ойлгож ирсэн юм яагаад ийм болов? Тэгвэл шинээр сонссон энэ юм маань яагаад илүү байна? Ер нь илүү юм уу, дутуу юм уу гэх мэтээр ингээд. За тэгэд хандлагын үеийн дараа хүний туулдаг дараагийн үе шат бол харилцан ярианы үе гэдэг нэг ийм үе байдаг юм байна. За харилцан ярианы үе гэдэг дээр бол хүмүүс тэр тунгаасан бий болсон хандлагаа ингээд бусдаагаа хуваалцж харилцан ярианы үеийг тодорхой одоо ажил болгож чиглүүлэх учиртай байд юм байна. Яг энэ харилцан ярианы үе дээр одоо ажлын анхны санал санаачлагууд гардаг, ажлын төлөвлөгөөнүүд гардаг, зорилтууд гардаг ийм учиртай байд юм байна. Өөрөөр хэлбэл за ийм мэдлэгийг олж авлаа. Энэ ийм давуу талтай юм байна гэдэг ийм хандлага бий боллоо. За тэгвэл энэний төлөө зүтгэх үү? Хэдүүлээ яаж зүтгэх үү? За ямар төлөвөөр явах уу? Ямар зорилго дэвшүүлэх үү? Гэх мэтийн энэ үе бол харилцан ярианы үе болт юм байна. Одоо энэ харилцан ярианы үед л үндсэндээ нэг төлөвлөгөө гарч ирнэ. За яг үүний дараагийн үе бол хамгийн чухал үе байдаг. Энэ бол саад бэрхшээлийг даван туулах үе. Энэ үед бол одоо өөрөөр хэлбэл бүх юм одоо хуучин арга барилтайгаа барилааг санагалдж яадаг, хуучин арга барил нэг зууралдаж
хадгалагдаж байдаг, инерц хадгалагдаж байдаг. За энэ бүхнийг нэлээд их энерги хүчин чармайлт гаргаж ш даван туулдаг юм байна. За одоо тэр батлагдсан төлөвлөгөө тэрнийг одоо хэрэгжүүлж хийж байгаа хүчин чармайлт ажил энэ бүхэн бол одоо энэ саад бэрхшээлээ даван туулах чиглэсэн ийм ажил байх хэрэгтэй юм байна. За энэ ажлыг сайн хийсний дараа хүнд бол шинэ дадал заншил бий болдог. Хүний дадал заншил өөрчлөгдөх үе гэдэг юмд бол хурж ирдэг юм байна. За ингээд хүн шинэ дадал заншилтай болсны үр дүнд тухайн хүнээс гарч ирсэн муу дадал заншил тэрнтэй холбоотой хүрээлэн байгаа орчинд нийгэмд ирдэг байсан аюул заналууд, тийм ээ хор хохирлууд нь буурдаг, арилдаг. Эцсийн дүнд нийгмийн дэвшил буюу үр дүн гардаг. Хүрээлэн байгаа орчинд бол одоо байгаль хамгааллын үр дүн гэдэг юм гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тэрхүү муу дадал заншил арилснаар тухайн нийгэм одоо тухайн бүлэг олон хүмүүсийн нийт одоо олонхын дадал заншил өөрчлөгдөж шинэ дадал хавьшилд орсноор хүрээлэн байгаа орчиндөө үзүүлж байсан сөрөг нөлөө нь буурч хүрээлэн байгаа орчинд төлөв байдал нэмэгдэж сайжирсан үр дүн одоо харагдаж байна. Зэрлэг амтан өсдөг ч юм уу, бэлчээрийн төлөв байдал хэрэгцсэн байдаг ч юм уу, тийм ээ. Усны чанар, агарын чанар сайжирсах ч юм уу, ийм юмнууд бол ингээ гарч ирд юм байна. За энэ юмыг л байгаль орчны маркетинг хийж байгаа байгаль орчны чиглэл салбарын маань нөхдүүд боловсруулж бас тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. За энд бол Америк төвтэй олон улсын RARE гэдэг байгууллага бас нэлээд зөнхлөн ажиллаж байгаа. Байгаль орчны маркетинг гэдэг юмыг тагнаж хийдэг. За энэ RARE байгууллага мөн одоо энэ Америк, Хойд Америк, Латин Америк, Африк, Аз төвүүдэд бол одоо ингээд салбар төлөөллийн газруудтай тэгээд дэлхийн бас 50 гаруй улс оронд энэ чиглэлийн ажиллагаа явуулж байгаа ийм газар ажилладаг. Тэгээд би саяны энэ хэлсэн өөрчлөлтийн онол гэдэг юмыг тайлбарлаад англи хэлээр нь хэлэхээр ингээд 7 үе шатал яригдж байгаа юм л да. Мэдлэгийн үе буюу knowledge, за хандлагын үеийг бол attitude үе гэж хэлээд, за харилцан ярианы үеийг interpersonal communication гэж тодорхойлоо. За тэгээд саад бэрхшээлийг даван туулах үе гэдгийг barrier removal гэдэг байдлаар томьёолоод одоо үүний дараа хамгийн гол шинэ хүн болох үеийг бол behavior change үе гэж томьёолсон байгаа. Тухайн нийгэм, тухайн хамт олон behavior change болсны үр дүнд threat reduction буюу одоо нийгэм болон хүрээлэн байгаа орчинд үзүүлж исэн сөрөг нөлөө аюул занал буурах үе болдгоо. Эцсийн үр дүнд conservation result гэдэг үе бол тухайн хүмүүсээс одоо нийгэмдээ болон хүрээлэн байгаа орчиндөө үзүүлж исэн сөрөг нөлөө нь буурахаар үр дүн гарч ирдэг. Хүмүүсийн уур амьсгал, эв нэгдэл сайжирдаг байх нь нөгөө талдаа хүрээлэн байгаа орчны маань чанар, тоо толгой, тоо хэмжээ дэвшилсэн байдаг байх юм байна. За ийм маягаар томьёолоод ингээд хүний дадал заншлыг өөрчлөх, мэдлэг хандлагыг өөрчлөх гэдэг ажлыг хийж явж байгаамаа. За биднүүд ч гэсэн ерөнхийдөө энэ арга барил дээр төшөглээд одоо Монгол улс хөдөөгийн нутгийн ард иргэдтэй амьдралын шинэ мэдлэг хандлага, дадал хвшлийг эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байна. За Монгол улсад маань бол яг энэтэй уялдаатай энэ бодлогыг дэмжсэн хууль журам бол гарсан. За энэ хууль журам бол одоо байгаль орчны салбарт сүүлийн одоо 20 гаруй жил тийм ээ одоо баг ажил шинжилгээний үеэс хойш шинээр ажиллаж байгаа энэ байгаль орчны салбарын төрийн бас байгууллагууд, за Монгол улсад орж ирж ажилласан энэ олон улсын байгууллага энэ бүх хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд Монгол улсад маань хууль журам нь бас боловсрогдоод шаттай өөрчлөгдөж сайжраад өнөө хүртэл ингээд батлагдаад явж байгаа нэг ийм хууль эрх байгаа. Яг энэ байгаль орчны салбар дээр маркетингийг та тайлбарлаж өгөөч. Одоо энийг нийгмийн маркетинг гэж ярьд юм байна л тийм. Сошиал маркетинг гэж одоо тэр RARE байгууллагын сургалтын хөтөлбөр хийж байгаа ажил бол
social marketing for behavior change нэрлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл дадал хвшлийг олохын төлөх нийгмийн маркетинг гэж орчуулагдаад байгаа юм л да. За энэ маркетинг гэдэг маань бол ерөнхийдөө одоо бизнест анх үүссэн нэр томьёо юм зүйл бол байгаа. Тийм ээ, мэдлэгийн одоо чиглэл байгаа шүү дээ. Тухайн бараа бүтээгдэхүүнийхээ үнц нь ач холбогдлыг сурталчлаад хүмүүсийг одоо тэр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг дадал заншилтай болгохын төлөөхөл ийм цогц ажиллагаа байсан байна л да. Бизнесийн маркетинг гэдэг маань тухайлбал тодорхой нэг одоо автомашиныг байнга хэрэглэдэг хүн, гар утсыг байнга хэрэглэдэг хүн ч юм уу, тодорхой нэг фирм тийм ээ, брендийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг хүн ч юм уу. Гэх мэтээр ингээд бизнесийн маркетингийн үр дүнд бол тухайн хүмүүсийн амьдралын дадал заншилт бас тийм өөрчлөлтүүд тогтож хэвшдэг юм байна. Хүний яг мэдлэг хандлагыг нэг зүгт чиглүүлээд зорж байгаа дадлын хвшлээ эзэмшүүлэхийн төлөө хийж байгаа ажлыг л маркетинг гэж дэлхийн нийтээр ойлгодог юм байна л да. Тэгэхээр энэ үүднээс л нийгмийн маркетинг, байгаль хамгааллын маркетинг гэх мэтээр ярьж нэг ийм арга зүйг боловсруулаад явж байгаа юм. Энэ үе шатуудыг хоёулаа нэг жишээн дээр ингээд та тайлбарлаад өгөөч. Ер нь бол яг энэ өөрчлөлтийн онолыг энэхүү theory of change-ийг ингээд ерөнхийдөө үе шат тийм ээ хоорондоо шилжих дараалал за тэгээ хэрхэн яаж нэг үе шатнаас нөгөө үе шат руу шилжих арга барилыг эзэмшсэн тохиолдолд бол хийхэд бол болж байгаа юм. Гэхдээ энд хамгийн гол нэг тулгымцсан асуудал байна. Тухайн яг мэдлэг хандлага яг зөв юм уу? Одоо туйлын зөв юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Яг энээс болоод дэлхийн нийт маань одоо эргэж хургасан хүн төрлөختөн бол олон асуудалд орж байгаа шүү дээ. Болж игэл дэлхийн нийтийг эв нэгдэлтэй байлгах, хүмүүсийг эв нэгдэлтэй байлгах, одоо ямар нэгэн маргаангүй яг зөв юм руу чиглүүлэхийн төлөө ашиглах юм бол хамгийн зөв юм болж таарах гэдэг байна. За тэгээ би нэг жишээ хэлье. За тамхичин хүн, тамхи татдаггүй хүн гэдэг нэг хоёр төлөв байдал байна. Тийм үү? Тамхи татдаг хүн бол нэг дадал заншилтай байна. Хүний нэг дадал заншил, тамхичин дадал заншилтай хүн. Тамхи татдаггүй хүн бол өөр нэг дадал заншилтай хүн байна шүү дээ, тийм ээ. За энэ хоёрын аль дадал заншил нь зөв бэ гэдэг асуулт тавих юм бол ямар ч хүн эргэлзээгүй нэг нь л хэлнэ, тийм биз дээ. Тамхи татдаггүй гэж тий. Тий, тамхи татдаггүй нь бол ямар ч эргэлзээгүй маргаангүй яг зөв дадал заншлаа, зөв хандлагаа гэдгийг бол бүх хүн зөвшөөрч байгаа. За яг ийм юмн дээр л одоо нийгмийн маркетингээ ашиглах юм бол хамгийн сайн л жишээ болж байгаа юм л да. Тэрнээс биш одоо зөвхөн нэг бүтээгдэхүүн нэг компанид төлөө ашиглаад байна гэдэг бол бас тийм нэг өрөөсгөл талтай. Яг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг үнний төлөө энэ өөрсдийн онолыг ашиглаж байна гэдэг бол хамгийн зөв сайн л ашиглалт байгаа юм. Сайн жишээ байх гэдэг байна. За дэлхийн байгаль хамгаалалтанд ажиллаж байх үед бол манай нэг хуучин ажиллаж байсан одоо яг миний нөгөө сурж исэн сургууль практик ажлынхаа үр дүнд онон голын сав газарт тул загсыг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг чиглэлээр хийсэн одоо энэ байгаль орчин маркетингийн ажил байгаа юм л да. Мөн энэ зэрлэг амтан хамгаалах нийгэмлэгийн боловч цэцэг мөн бас яг энэ чиглэлээр бас суралцаж Дорнод аймгийн тодорхой сумдуудад цагаан зэрийн үн цэнийг ойлгож цагаан зэрийг одоо зөв зохистой зохицон амьдардаг дадал хвшилтэй болгохын төлөө хийсэн ажил бас байдаг. Тэр тул загсны маань жишээн дээр яг одоо онголд анчин хүмүүс, загсчин хүмүүсийн дээр хамгийн нэгдүгээр зорилт хүмүүс болж таарч ирдэг л да. Онголд бол ингээд хамгийн идэвхтэй загас агнадаг нэг 50-60 хүн байсан байгаа. Ингээд 7 сумд. Тэгээд тэд нэр бол өөрснөө загасчилдаг, тэгээд барьсан болгоноо бол авч идэг. Дээрээс нь одоо тэр орон нутгуудад ирж байгаа энэ гадны загас бүгд тэр хүмүүстэй харьцдаг. Тэднэртэй цуг загсанд явдаг, заалгадаг газар байршлын заалгадаг ийм л байсан байгаа даа шүү. Тэгэл тэр хүмүүстэй хамгийн түрүүнд энэ маркетингийн ажлаа чиглүүлэл тул загсныхаа үн цэнийг сурталчилж тайлбарлаад тийм ээ. Эзэмшүүл мэдлэгийг өгөөд тул загс хэвэн байвал хамгийн их ашиг тусам хүртэх нь та өөрөө шүү гэдгийг ойлгуулад өгдөг. Тэгээ угаасаа тэр ононгол тул сайн байх нь тэр загасчдын сэтгэл харамжинд хамгийн түрүү нийцчихэд байгаа шүү дээ. Тэд нар өөрснөө ингээд өөрсдөө ч мэдлгүй
таашаал авдаг юмаа устгацсан байж байгаа байхгүй тулаа устгана гэдэг чинь. Тэгэл тулаа сурталчлал тэгэл хоорондоо хандлагын ярилцлах үедээ ороод төлөвлөгөөгөө гаргаад тэгэл гаргасан одоо энэ тохиолдолд яг өөрчлөлт дадлаг заншил нь бол барьсан тулаа алдаг биш буцааж тавьдаг хүн болох ийм л одоо дадлаг заншил байж байгаа юм л да. Одоо яг өөрчлөлт дадлаг заншил байна. Тэгэл энэнийхээ төлөө хүмүүс хүчин чармаалт гаргаад тухайн үедээ бид нэг 2-3 жил хамт ажилласан юм байна. Тэр хүмүүсийнхээ ерөнхийдөө яг мэдлэг хандлагын байдлыг анх ямар байгаагийн мэдлэг хандлагын судалгаагаар олж тогтоож авсан байдаг. Угаасаа тэр 60 загас чинь бүгдээр барьсан тул бариул тэгэл шууд цонглол гэртээ авчирдаг ийм л дадлаг заншилтай байсан байгаа байхгүй. Тэгээд буцааж тавьдаг болоход бол үнэхээр саад бэрхшээл тулгарч байсан тэднэрт. За яа тий хүн харсан юм биш ер нь нэг тул авчи ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэл тэрийг бүгдээр ингээд өөрийн хүчин чармаал чиглүүлж байгаа биднүүдийн зөвлөмж тийм ээ урамшуулал за тэгээд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн одоо урамшуулал шаардлага энэ бүх юмны үр дүнд нөгөөдөл чинь бид нар бол яг зургийн аппарат авч өгөөл буцааж тавьж байгаа зураг мургийг ингээд олон түмэн сурчлаад тэр хүний одоо хэрхэн яаж сайн хүн болж өөрчлөгдөж байгааг нь хүмүүст харуулж урамшуулхлаар нөгөө хүмүүсийн урам зориг сэрэгдэг төрөөд байгаа нөгөө өөрчлөгдөх төвчээр тийм ухамсар нь улам илүү хүчтэй болдог. Яг 2 жилийн дараа бид нөгөө 60 хүмүүсээ яг мэдлэг хандлагын судалгаа CAP survey гэж ярьдаг л да. Тодорхой арга зүйтэй нэг судалгаа байдаг. Аваад үзэхэд бүгдээрээ яг 100% буцаагаад тавьдаг дадлаг заншилтыг яг эзэмшчихсэн тэрэнд одоо өөрчлөгдсөн байдалтай ингэж гарч ирж ирсэн. Ингэж бас тэр тул загсан хамгаалал дээр энэ дадлаг орчны маркетингийг бас нэвтрүүлж ажиллаж байсан. Тэгээ одоо бол онгоолын загасчд маань энэ дадлаг заншилтаа бүр шингээ одоо энэндээ эзэмшчихсэн нэг шууд дэлгэрүүлээд одоо улсын хэмжээгээр тул загсаа буцааж тавьдаг болохын төлөө явж байгаа. Одоо манай золбоо бол нэг жишээ. Өөрөө бол одоо 20 нас хүртлээр 10 настайсаа ихэл загасчилж сураад 20 нас хүртлээр дэгэнд орсон бүх амтныг бол тэр гэртээ авчирдаг байсан хүн шүү дээ. Тэгэл одоо яг анх энэ маркетингд оролцоод өөрөө яг манлайлагч болж оролцоод тэгэл өөрөөсөө залуу хүн тэр чинь мэрэгжил эзэмшил ингээл одоо том загас судлаач мэрэгжилтэн тэгэл олон улсын гайд тийм ээ энэ бас хүмүүсийг одоо уриалагч зөв дадлаг заншилт уриалагч ийм хүн болцсон явж байгаа л да. Золбоо бол үнэхээр мундаг загасчин. Тэгвэл бас байгальд ээлтэй загасчин баггүй. Тий, тэгээ бас бусдыг бас айгүйх ингэж одоо шинэ дадлаг заншилт орчихсон. Тэгээ бусдыг энэнийхээ төлөө бас уриалж хүчин чармаал гаргаж байгаа. Тэг. Одоо яг хор уршиг нь бол мань хүн бол маш сайн ойлгосон байгаа байхгүй юу? Бид нар ингээл дарсан болгоно л идээд ах юм бол одоо 10 жилийн дараа яах юм? Загас дуусна шүү дээ. Тэ? Мань хүний нөгөө нэг гоё ингээд загсандаа явж кайф авдаг юм байхгүй болно л гэсэн үг 10 жилийн дараанаас. Тэр хүүхдүүд одоо том болоод энэ загас барина эдрэг гэж боддог тийм гоё мэдрэмж авах тийм одоо зүйл бүр яриач хэрэг байхгүй. Таны хувьд theory of change гэдэг энэ үе шатуудыг сургууль сурвуу эсвэл өөрөө яг ингээд ажил дээрээ ингээд туршлагаараа олж авбуу? Би нөгөө дэлхийн байгууллага хамгаалсанд ажиллаж байсан шүү дээ өмнө нь. Энэ зүүн бүс амар мөрний савд ажилладаг санхүүжилт олгож ажилладаг донор байгууллага маань Америкийн дэлхийн байгууллага хамгаалсан байсан л да. Тэгээд тухайн үед би яг тэр бүс нутаг дээр ажилладаг мэргэжилтэн байсан. Тэгээд манай удирдлагууд тэр Америкийн дэлхийн байгууллага хамгаалсангийн одоо ажил хариуцж байсан удирдлагууд ярилцаад энэ сүүлийн үед одоо дэлхийн нийтээр гэсэн яригдж хэрэгжиж нэвтрүүлж байгаа энэ social marketing for conservation гэдэг юм уу байгаль хамгаалалт зориулсан одоо маркетинг гэдэг юм гээд онон голдоо хийя гэж төлөвлөд зориод тэгээ би энэ чиглэлийнхээ дагуу сургууль явсан юм байна, суралцсан юм байна л да. Энэ чиглэлээр яг сургуульд явуулдаг би өмнө дурдж байсан олон улсын байгууллага нь RARE гэдэг байгууллага байдаг. Тэр байгууллагатай
хамтран ажиллах төлөвлөгөө гэрээ байгуулад тэрээр байгууллага маань сургуульд нэг сонирхолтой Америкийн одоо ихтэй сургууль дээр төшөглөөд сургалтаа явуулдаг. Суралцагч нь тодорхой дэлхийн одоо бүс нутаг дээр яг тодорхой газар дээр сошиал маркетингийг одоо хэрэгжүүлэгч тийм компанид ажлыг хийгч менежер хүн болгож одоо сонгож аваад сургадаг ийм хөтөлбөр юм байна. Америкийн Жоржтаун их сургууль дээр яг сургалт нь одоо суйрлагдаад дэлхийн яг тухайн бүс нутагт би одоо жишээлбэл онон голын тул загсыг хамгаалах компанид ажлын менежер хүнд хамрагдаж байгаа юм суралцагч хүн болж ингэж сурч ажилласан юм аа. Жоржтаун дээр тодорхой бас хөтөлбөрүүдийг сонсоод за энэ ажлаа яг тэр theory of change-ийн дагуу суралцаад, дадлагчаад тэгээд төлөвлөгөө гаргаад яг онон гол дээр хэрэгжүүлж ажиллаад ээж бүрнээрээ нэг мастерын сургалт болоод 2 жилийн хугацаатай ингээд суралцж хийсэн ийм ажил юм байна. Та бол тэгэхээр яг энэ social marketing гэдэг бол нэгэн Америкийн нэгдсэн улсын Georgetown-ыг сургуульд бол одоо магистрийн зэрэг хамгаалсан хүн байна шүү дээ. Тэгж л ажилласан. Тэгэд суралцсан юм байна. Тэгээ энийг бол яг байгаль орчны чиглэлээр манай Монгол улстай зориод чиглүүлээд яг хүн сургаж бэлдээд хийж байгаа юм бол одоохондоо байхгүй л байна л да. Монгол улсад мэдээж янз бүрийн одоо энэ бизнесийн маркетинг бол одоо янз бүрийн чиглэлээр зөндөө хөгжиж байгаа. Гэхдээ яг энэ нийгмийн маркетингийг одоо системтэйгэр гэдэг юм уу? Одоо яг юм тодорхой хөтөлбөрөөр бэлдэж хийж байгаа юм бол одоохондоо байхгүй байна. Манай одоо энэ нийгмийн маркетингийг бол зөвхөн байгаль хамгаалалт гэхээсээ гадна боловсрол эрүүл мэндэд бас их ашиглагддаг. Компани ашигын төлөө, нэг хувь хүний ашигын төлөө хийгдэж байгаа маркетинг биш. Яг нийгэм олон түмний сайн сайхан шинэ дадал заншлын төлөө хийгддэг маркетинг гэдэг ийм зүйл шүү дээ. Тэгээд яг энийг уулна одоо Монголда бас нэвтрүүлээд хөтөлбөр юм бэлдээд ингээд сургаж хүмүүсээ ажилуулвал их тустай сайн зүйл бодогдож байгаа юм л да. Хуучин дадал заншлаа өөрчлөө шинэ дадал заншилд ороод ялангуяа одоо байгаль хамгааллын салбарт гарсан одоо олон сайхан манлайлагч нар бол их байна. Хамгийн тод жишээ бол тэр золбоог түрүүн хэллээ. Өөр нэг хүн бол манай Увс аймгийн Бөхмөрөн сумын Мандах гэж залуу байдаг. Та хүн бол мэднэ тийм ээ. За тийм Мандах байгаль хамгаалагч байдаг. Жинхэнэ анчин хүн байсан. Одоо тэгэл нутгийнхаа ан гөрөөг агнаж тэгэл одоо олонний жишгээр бас л зах зээлд оронгууд тэгэл зах зээлийн хэрэгцээгээр бас агнаал ингээл явж исэн хүн шүү дээ. Тарваа агнаал, аргалаа агнаал. Байгаль хамгааллын сургууль сурчлаганд хамрагдаад нутгийнхаа үнд цэн дээр байгаль аргал угал амтныхаа үнд цэнийг ойлгол, бодож тунгаагаал хандлагаа өөрчлөл тэрэнд орж ажиллахыг шийдэл ажилласан одоо идэвхтэн байгаль хамгаалагч хөрөллийн одоо манлайлагч болол голцот хайрхан уулынхаа аргалыг хамгаалахын төлөө бүх бие сэтгэл амьдралаа зориулсан хүн болол ингээд явж байна. Энэ Архангай аймгийн Жаргалан суманд Сайнбаатар гэдэг нэг залуу байгаа. Тэр мөн анчин загасчин хүн байсан. Дээрээс нь тэр бол зураг авах хоббитой хүн байсан л да. Тул загас хамгаалах аяныг ингээд тул загастай Монгол улсын бүс нутгуудаар явж сурталчилж байхад 2013 онд анх Сайнбаатартай танилцж ирсэн. Тэгээд ингээд тул загасны үн цэнийг сурталчлаад одоо яг зураг, фото зураг сонирхдаг хүн танд бол бүр яг ийм шин дадал заншилтаа ингээд тул загасаа буцааж тавьж байгаа байдлаар ингээд байгалаа сурталчлах, өөрийгөө бас таниулах, өөрчлөх боломж байна гэдгийг хэлсэн. Өнөөдөр бол Сайнбаатар бас л Монголын одоо шилдэг гайхалтай ингээд гэрэл зурагчин шуу сонирхох шууны зурагчин болцсон ингээд явж байгаа. Тэр өөрийнхөө ингээд сошиалаар ингээд шууны зураг сурталчлаад бүр дэлхийн одоо шууны жуулчин хүртэл авдаг ийм болж бас амьдрал ахуйгаа хөгжүүлээ явж байгаа нэг юм залуу байна. За тэгээ өнөө үед бол ингээд нөхөрлөлийн гишүүн залуучууд бол маш сайхан бэлчээрээ хамгаалагч, амтнаа хамгаалагч, хам толноо манлайлагч, урайлагч болцсон маш олон залуучууд байна л да. Одоо энэ хинтгийн Эрдэнэга, Булганбаяр, Дэлгэр хааны тийм ээ энэ ховдын Дансан лавг, цогоо эднэр гэл хөвсгөлийн манай ууган тулга ч гэдэг юм уу. Олон сайхан нөхөрлөлийн
идэвхтэн ахлагч залуучууд бол би сэтгэлээрээ одоо энэ байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхрөлийн гишүүн гэдэг ийм шинэ дадал заншилт орчихсон явж байгаа сайхан манлайлагч залуучууд зөндөө байна өө. Зөв. Одоо ингээд та сая хэллээ л дээ. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэдэг. Яг энэ маань яагаад нөхөрлөл болгоод байгаа юм? Яг гол одоо зорилго нь яг юу юм? Хэдүүрээ ингээд нутгийн иргэд маань ингээд нөхөрлөл бүлэг хамт олон болсноороо амжилт гаргаж чадах уу? Энэ өөрсөлтийн онол гэдэг юм онол байдсан байжээ. За энийг эзэмшээд ингээд хэн нэгэн бусдыг өөрчлөөд байж болно. Хамгийн гол нь яг ямар мэдлэг хандлагыг өгж ямар хүн болгож өөрчлөх вэ гэдэг нь гол асуудал байна. Бид нар одоо ингээд буруу мэдлэг өгөөд буруу хүн болгоод өөрчлөөд байвал хортой байна шүү дээ, тийм ээ. Хамгийн гол нь яг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг зөв мэдлэг, зөв хандлага гэж байдаг. Тэрний төлөө энэ өөрчлөлтийн онолыг хэдүүлээ ашиглах юм бол одоо үнэхээр гайхамшигтай, үнэхээр буянтай шударга ажил юм байна л да. Тэгэхээр манай энэ байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг хууль эрх бол яг байгалийн баялагийг ард түмнийхээ мэдл шилжүүлсэн ганц нэгээрээ одоо хувь хуваараа одоо ингэж тохио эрх мэдэл эзэмшихийн төлөө биш. Зайлшгүй одоо хамт олноороо эвлэлтэн нэгдэжээж гол усаа, нутаг усаа хариуцах тийм ээ эрх эзэмших эрхийг олгож байгаа. Ийм хууль журам зохицуулт. Тийм учраас энэ бол яг зөв зүйтэй ариун шударга ийм ажиллагаа юм л да. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж одоо бэлчээр нутаг усаа хариуцаж ажиллана гэдэг нь бусад хэн нэгний эрх ашигыг хохирох, бусдын эрх ашиг руу халдан довтлох тийм ээ ийм зүйл огт гардаггүй ийм шударга зохицуулт. Ганц нэгээр нь одоо ингээд лиценз эзэмшүүлнэ гэдэг дээр л яг маргаан үүсдэг юм л. Түүнээс болоод нөгөө бусдын эрх ашиг хохирдог. Нөгөө бус талууд нь тэр лиценз эзэмшилтэнд оролцохгүй болчихж штэ. Одоо жишээлбэл манай энэ уул уурхайн хууль, ашигт нутгийн хуулиар одоо уул уурхайн лицензүүдийг олгож байгаа. Энэний одоо хамгийн нэг дутагдaltaй хийсэн юм нь тухайн лицензийг зүгээр л нэг хүнд, нэг компанид олгож болдгоор хийчихсэн. Инээс болоод нутгийн иргэдийн эрх ашиг хохирдог. Тэгээ зөрчил маргаан үүсдэг. Уул нь тэр лицензийг тухайн компани нутгийн иргэдтэй хамтраад эзэмшдгээр одоо хуульчилсан бол илүү шударга байх байсан байж тээ тийм үү үстэй. Манай энэ байгалийн нөөцийн хамтын менежментийн зохицуулт бол зайлшгүй нутгийн иргэд олноороо нийлжээж газар нутгаа хариуцах эрхийг олж авч байгаа шүү дээ. Хин нэг мянгат малчин ч гэдэг юм уу, хин нэг одоо идэвхтэй санаачлагтай лидер манлайлагч тийм ээ. Хувь хүн ганцаараа одоо төрүүлээд тэр газар нутгийн эрхээ авчдаг зүйл энд огт байхгүй байгаа хгүй. Тэгэхээр л энэ илүү одоо олон түмнийг оролцуулсан шударга ийм зохицуулт байна. За тэгээ энийг яг энэ байдлаар нь ингэж хууль журмаа танилцуулахлаар хүмүүс бол маш дуртай одоо энэ мэдлэг хандлагыг олж авч байна. Тэгээд харилцан ярилцлага буюу одоо хоорондоо зөвлөлдөж байна. За тэгээд нөхөрлөлөө байгуулж байна. За ингээд яг шинэ дадал заншил руу өөрчилж одоо бүгдээрээ яг нэг санаатай, нэг зорилготой, адил тэгш үүрэгтэй. За тэгээд яг байгальдаа ээлтэй байдаг хүмүүс бол гадны нөлөөнөөс тэр хариуцж байгаа нутаг усаа хамгаалаад явдаг хүн болохын төлөө ингээд ажиллаж явж байна л да. Энэ дээр бол мэдээж саад бэрхшээл байгаа. Яагаад тэр хуучин нөхөрлөл биш байх үед дураараа одоо ашигладаг байсан арга барилууд нь бол хүмүүстэй эргэж олсон зууралд шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо чиглүүлж байгаа төсөл байгууллага нь тэгээд тухайн нөхөрлөлийн гишүүд өөрсдөө заадаг хамтрагч орон нутгийн удирдлага энэ бүх талууд яг хэлсэн үгэндээ эзэн болоод тууштай бие биенээ урам зоригжуулаад дэмжиж туслаад ингээд явхад тухайн нутаг усны тэр нөхөрлөлийн тийм ээ тухайн нутаг усныхан цоо шинэ хүмүүс болж газар нутгаа мэддэг бүх юмыг одоо хуулийн дагуу нь явуулдаг тэгээ хоорондоо ив нэгдэлтэй бие биентэйг одоо бүх юм хуваалцаа явж идэг мэдээлэл хуваалцаа явж идэг байгалийн баялгаа хуваалцаа явж идэг ийм хүмүүс болж өөрчлөгдөж шинэ дадал заншилтаар болцоож байгаа юм л да. Одоо манай хийж байгаа ажил бол яг ерөнхийдөө энэ өөрчлөлтийн онолын дагуу бид бүхэн одоо ажиллаж төлөвлөд ингээл явж байна. Одоо эрх ашигын эсрэг тийм ээ бусдын эрх ашиг хохироосон бусдын эрх ашиг татсан зүйл байхгүй байгаа учраас энийг бол бид нар
тодорхой бүлэг хүмүүсийн тодорхой орон нутгийн төлөө хийгдэж байгаа явцуу ашиг сонирхол гэж огт үзэхгүй. Нийт Монгол улсын маань экосистем байгалийн баялагын төлөө хийгдэж байгаа ажлаа гэж үзэж итгэлтэй ингээд хийж байгаа. Ярилцаа явж байгаа. Тэгэхээр энэ байгалийн нууц хамтын менежмент бол Монгол улсын бүх аймаг, бүх сум, бүх багт одоо хүчинтэй ийм л ирэх штэ. Тэгэхээр Монгол улсын бүхэл нутагт байгаа нутгийн малчин ард иргэд эхлээд яг нутагтаа эзэн болоод эрхээ баталгаажуулаад нөхөрлөл байгуулад ингээд эхэлсэн байхад дараагийн бүх ажлууд бол эмх зэгцтэй хууль журмаараа явагдах нөхцөл болчихж байна л да. Өөрөөр хэлбэл архангаад нөхөрлөл байгуулах нь бусад аймгийн иргэдийн эрх ашиг таашлах зүйл огт байхгүй. Ийм л сайхан хууль журам байж штэ. Харилцан ашигтай хамтын ажиллагаа тэмээ отор нүүдэл хийж болно. Энэ бүхэн бол тухайн бүс нутаг, тухайн нөхөрлөлийн хоорондын одоо яг хууль ёсоор хийдэг гэрээ контрактаар хийгддэг, зөвшөлтслөөр хийгддэг л ажил байгаа байхгүй. Тэрнээс дуртай цагтаа дуртай газар руугаа дайраад ордог. Тийм ээ. Тэгэл бие биенээ хохироогоод байгалаа талхлаа сүлгээ явдаг. Энэ эмх замбараагүй биш болж өөрчлөгдөж байна шүү дээ. Зөв. Би бас яг тантай санал нийлж байна л да. Энэ бүлэг нөхөрлөл болгоод ингээд ажиллах нь бол хамаагүй үр дүнтэй нэг хүнтэй ажиллаж яснаас тий. Жишээ нь нэг одоо уулгаан амчин нөхөр байсан. За тэрийг одоо өөрчлөх гээд ажиллаж яснаас бүгднгийн бүлэг зохион байгуулалтанд ороод зохион байгуулалтанд ороод явах юм бол энэ маань нөгөө цаашаа нэг нь нөгөөгөө шахаж шаардна тий. Нэг нь сайн болчих юм бол бусдаа үлгэр дүүрээд одоо бусд нь дагдаг гэднэргээ тий. Тэгэхээр маш үр дүнтэй арга байна. Энэ маань бас ингээд одоо хуульчлагдчихсан байгаа юм байна. Бас одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь ингээд нийгэм том өөрчлөлтийг хийе гэж бодож байгаа бол ингээд бас яг энэ сошиал маркетинг буюу энэ өөрчлөлтийн онлын дагуу явах юм бол бас хэдий цаг хугацаа зарцуулах гэсэн амжилтанд бас хүрдэг юм байна гэдгийг бас та бас гоё жишээнүүдээр бас тайлбарлаж өглөө. Ерөнхийдөө одоо та хоёрын бас цаг маань дуусах гэж байна. За танд хэлхийг хүсчихсэн эсвэл хэлж амжаагүй тийм орхигдсон зүйл байвал бас танд бас энэ боломжийг олгож байна. Баярлалаа. Хэлэхэд би нэг л зүйлийг одоо нийт анд нөхдөдөө хуваалцаж ярмаар зөвлөмөр байгаа. Бид нар яг зөв мэдлэгээ бүгдээр таньж мэдэж хамт олноороо одоо олуулаа санаа бодлоо нэгдэж тэгээд яг энэ өөрчлөлтийн онлын дагуу шин дадал заншилттай болж өөрчлөгдөх ажлаа хийцгэх нь зөв байна л да. Тэгэхээр зөв мэдлэг хандлага гэдэг яг юу вэ гэдэг нэг асуудал гарч ирээд байгаа. Өнөөдөр бол одоо салбар болгон ч гэдэг юм уу, хүн болгон өөрийнхөө л зөв, энэ миний л одоо энэ зөв гэж ярьдаг нэг ийм ширүүн цаг үед орчижээ бид нар. Одоо ерөөсөө би энийхээ үгийг төвчээртэй сонсох чадварч их энэс болоод муудчихсан байна. Одоо тэгэл хүн болгол миний зөв, миний ярьж байгаа зөв гэдэг юм одоо ийм байдалтай байх юм. Тэгэхээр энэ бүгдээрээ зөв ярьж иж болно. Одоо нэг 10 хүн бүгд л миний зөв гэдээ байгаа ч гэсэн бүгдээрээ зөв ярьж болно. Тэрийг л харин хоорондоо ойлголцох нь чухал байна л да. Хоёулаа зөв ярьж байгаа мөртлөө миний зөв гэдэг байна гэдэг ийм байдалд бид нар баг орцоод байна шүү дээ. Өвөг дээдсээс сургасан одоо оюун санааны эрхэм агуу сургаалууд байна. Тэрний нэг бол хүн гэж хэн юм бэ? Ямар амьтан юм бэ? Энэ дэлхий дээр хүн яаж байх ёстой юм бэ гэдэг ийм л нэг сургаал байт юм байна. За энэ сургаалын маань эхлэл нь бол хүн энэ байгаль дэлхийн хамгаалалтаар одоо бүтээгдсэн. Байгаль нь хүнийгээ хамгаалж одоо хүнийгээ тэтгэж яадаг гэсэн ийм сургаал ном байна. Тэгэхээр энийг ойлгох юм бол бид одоо биднийг одоо тэтгэж байгаа, хамгаалж байгаа, аварч байгаа энэ байгаль дэлхийг бид нар одоо хүндэтгэх ёстой бол хүндэтгэх сэтгэл бол аяндаа үүсгэх нь л дээ тийм ээ, хайрлах хүндэтгэх сэтгэл. Энийг бидээ бүгдээрээ одоо бас таньж мэдж энэ төлөө хийж байгаа ажил бол ямар нэгэн одоо салбарын гэдэг юм уу одоо ямар нэг тийм явцуу ярих шиг биш юм а гэдэг дээр бүгдээр одоо зоригтой байх. Байгалийн төлөө бол зоригтой байх хэрэгтэй юм байна. Энэ байгаль дэлхий маань яаж
хүнтэйгээ яаж байх ёстой юм бэ гэдгийг бас сургасан өвөг дээдсийн сургаал байна. Ер нь хүн төрлөختөнд тэр байгальд тэр яаж байх юм бэ гэхээр сав шим ертөнцийн зохист оршихуй гэдэг энэ юмн дээр л тогтож байт юм. Энэ бол яг өвөг дээдсийн одоо оюун санааны сургасан сургаал. Сав ертөнц гэдэг маань амьгүй байгаль, шим ертөнц гэдэг маань амьд байгаль. Тэгэд энэ зохист оршихуйг хүн л зохицуулах юм үүрэгтэй бүтээгдсэн байт юм байна. Тэгээ энэ үүргээ хүн бид ойлгож сав шим ертөнцөд зохистой байх юм бол тэгээд хүн маань өөрөө сайн сайхан, дэлхийн маань сайн сайхан, дотор маань сайн сайхан юм байх нэ. Тийм учраас энэ юмны төлөө бусдыг урайлан дуудаж, бусдыг өөрчлөх нүүр шударга үйл хэрэг. Энийг ярьж сурталчилж бүх нийтээр энэ юм ойлгож байгальтайгаа зохистой харьцаж оршин суудаг хүн болж дадал заншлаа өөрчлөхийг зоригтой хийцгээе гэж уриалмаар байна. За баярлалаа Авигаха. Манай подкастын урилгыг хүлээн авч өөрчлөлтийн онол те нийгмийг ер нь өөрчлөхөд ер нь ямар үе шаттай байдгийг, ямар арга хэрэгэлдгийг те хэрхэн одоо байгаль хамгааллын үр дүнд хүрч болдгийг гэдэг талаар бас гоё тодорхой тайлбарлаж, тодорхой жишээнүүд дээр ингэж тайлбарлаж өгсөнд маш их баярлалаа. Таны тэгээд энэ хийж байгаа ариун үйлсэд нь цаашд нь өндрөөс өндөрт амжилт хүсье. За баярлалаа тав. Танд ч гэсэн улам их амжилт хүсье. Та бол бас энэ үйл хэргийн төлөө би сэтгэлээ зориулаад өөрийгөө ийм дадал заншлалыг бий болгоо явж байгаа. Энэ мундаг хүн шүү. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар түр уулзтлаа баяртай сонсогчдоо.